хүүхдүүдээ дахиад нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өглөө сарна байна. Өглөөгч Намир Сулган байна. Өнөөдрийн дахиад нэвтрүүлэг маань 3 хэсгээс бүрдсэн байгаа. Хамгийн ихнийх нь яагаад болсон? Хоёр дахь нь амьсгалын болон. Гурав дахь нь kids nest болон. Одоо өнөөдөр яагаад болон руу орцгоё. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч чи хинч байж болно Барби. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч хүүхэд бидний ирээдүй OS Kids брэнд. Барби Fashionistas загварын ертөнцөөр аялцгаая. Өмлөг стил тренд бүрийг хамтдаа мэдэрцгээе. Бүгдэд зориулсан дагварууд, өөрийнхөө гялцах боломж, өнгө хэлбэр хэв маяг, чиний стил бол чиний хүч. Сайн найзуудтайгаа хамтдаа загварын үдшилтэд явцгаая. Энэ хэсгэлэл өөртөө итгэл чи хинч байж болно. Өнөөдрийнхөө яагаад булангаар нар яагаад халуун байдгийг хамтдаа мэдэж авцгаая. Яагаад нар халуун байдгийг чи мэдгүй? Мэдгүй тэгээс однууд жижигхэн нар том байдгийг та нар мэдгүй. Нар ингээд дэлхийдээ жоохон ойрхон харин од чи айгүй том штэ. Нарнаас илүү том. Тэгээ бүр хож болохоор жижигхэн харагддаг. Нар болохоор ингээд том бүрдлөө ингээд бүр хоолойхомор жижиг харагддаг штэ. Тэгэхдээ ингээд жоохон ойрхон болохоор жоохон том харагддаг. Чи сая нар дэлхийдээ жоохон ойрхон гэсэн штэ. Тэгэхээр ойртолч халууцах юм шүү. Нар чин дэлхийгээс 100 гаруй. Тэр 100 гаруй. 100 гаруй километр зав. Бараг миксийн зайтай. 100 сая километрийн зайтай оршдог шүү. Бараг тийм. Гэтэ ч ойрхон биш шүү. Тэгээ жоохон л ойрхон тий. Одоо ч амар том байд юм байна. Амар том. Тэр ойрхон хол байдаг. Амар хол. Гэтэ би чамаг би тэгтээ одыг амар жижигхэн гэж бодсон. Тэгсэн чи нараас л том юм. Амар том байдаг. Тэгээд хол болохоор ингээд манай од маань ингээд амар хол болохоор жижигхэн дэлхийнээс айгу жижигхэн харагддаг юм байна. Тэгэхээр чи энийг мэдхүү. Нар бол од гэдгийг та нар мэдхүү хүмүүдээ. Бас чи сарна мэдхүү. Би л сайн мэдгүй. Чи мэддэг ямар мундаг юм би. Юу бодоод байсан чи сарна. Өвөл яагаад хүүтэн, зүүн яагаад халуун байдığım бол? Харин өвлөн ингээл чигчрээ, зүүн нь ингээл яв. Халууцж өглөө хайлаа гэж. Дэлхий чи иргэдэн штэ. Аха. Тэгээд нарнаас ойртоод, холдоод байд юм шүү. Гэхдээ сайн мэдгүй. Харин би сайн мэдгүй. Тэгэхээр хүүхдүүдээ хамтдаа нар яагаад халуун байдгийг мэдээж авцгаая. Бас нар бол од гэдгийг бүгдээрээ мэдээж авцгаая. Хүүхдүүдээ та нар өглөө гадаа гарахад нарны туяа нүрийг чинь илж дулаахан болдгийг мэдэн шүү дээ. Харин нар яагаад халуун байдгийм бол? Ингэж бодож байсан уу хүүхдүүдээ? Өнөөдөр бид энэ асуултад маш энгийнээр ойлгомжтойгоор хариулъя. Нар бол бидний дэлхий дээрх хамгийн том дулаан гэрлийн их үүсвэр юм. Үнэн дээр нар бол асар том, маш халуун, хий бөмбөлөг шиг од юм. Түүний дотор байнга асар хүчтэй энерги үүсэж байдаг. Энэ энерги нь гэрэл болон дулаан болж сансарт тархдаг. Тэр дулаан бидний дэлхийд хурж ирэхэд бид нар халуун байна гэж мэдэрдэг. Нар яагаад тийм их халуун байдаг вэ гэвэл түүний дотор байнга маш хүчтэй урвал явагддагтай холбоотой. Нарны төв хэсэгт ус дөрөгчийн жижиг хэсгүүд хоорондоо мөргөлдөж, нэгдэж, гели хэмээх өөр элемент болдог. Энэ процессыг маш их энерги ялгаруулдаг гэж ойлгож болно. Энэ энерги нь дулаан болон гэрэл болж гадагшилдаг. Тиймээс нар өөрөө байнга дотроос шатаж байгаа мэт маш халуун байдаг гэсэн үг. Гэхдээ нар яг гал шиг шатдаггүй. Харин илүү хүчтэй асар том энергийн урвалууд явагддаг гэж ойлгвол илүү дээр гэсэн үг. Энэ энерги сансарт тархаж дэлхий рүү ирэхдээ бидэнд дулааныг өгдөг. Дэлхийн нарнаас маш хол байрладагч нар хүчтэй дулаан ялгаруулдаг учраас бидэнд хүрч чаддаг.
Хэрвээ нар байхгүй байсан бол дэлхий бүхэлдээ хүйтэн харанхуй болох байсан. Ургамал ургахгүй, ус хөлдөж амьдрал байх боломжгүй болох байлаа. Тиймээс нар бол амьдралын хамгийн чухал их үүсвэр юм. Нарны гэрэл дэлхийд ирэхдээ зөвхөн нэг төрлийн дулаан биш, олон төрлийн энергийг авчирдаг. Жишээлбэл бидний арьсыг дулаацуулдаг, ургамлыг ургуулдаг, мөн өдөр шөнийг ялгахад ч нөлөөлдөг. Гэхдээ нарны бүх энерги дэлхийд шууд хүрдэггүй. Зарим нь агаар мандалд шингэж, зарим нь буцаад сансарт ойж байдаг. Зуны улиралд нар илүү халуун мэт санагддаг шүү дээ. Учир нь зуны үед дэлхийн нэг хэсэг нар руу илүү чиглэсэн байдаг. Тиймээс нарны туяа илүү шууд тусаж, газар илүү хурдан халдаг гэсэн үг. Харин өвөл нарны туяа илүү ташуу тусдаг тул дулаан баг ирж хүйтэн болдог. Нарны дулаан зөвхөн газар халаах биш, агаар, ус, хөрсийг хүртэл халаадаг. Жишээлбэл далайн нуурын ус нарны дулааныг шингээж, орой болохоор аажмаар буцааж дулаан ялгаруулдаг. Энэ нь байгаль дээрх цаг агаарын өөрчлөлтөд ч нөлөөлдөг. Мөн нарны гэрэл бидний биед ч хэрэгтэй. Нарны гэрэл байх үед хүний бие дэ аминдам үүсгдэг бөгөөд энэ нь яс бэрхчгэд тусалдаг. Нар яагаад халуун байдаг вэ гэдэг асуултын хариулт маш энгийн байх нь шүү дээ хүүхдүүдээ. Нарны дотор байнга асар хүчтэй энерги үүсэж, тэр энерги нь гэрэл, дулаан болж сансарт тархдаг учраас бидэнд халуун мэд мэдрэгддэг юм байна. Нар байхгүй бол манай дэлхий амьдралгүй хүйтэн газар болох байсан. Ингээд та нар дараагийн удаа нарны туяа хацар илгэхэд энэ бол сансраас ирж байгаа асар их энерги юм байна гэж бодоод инээмсэглээрэй хүүхдүүдээ. Нар зөвхөн халуун байх биш, бас байнга хөдөлгөөнтэй, амьд мэд орчинтой байдаг. Түүний гадарга дээр асар том гал шиг дүл, тесрэлтүүд байнга гарч байдаг бөгөөд энэ нь сансарт асар их гэрэл цацруулдаг. Эдгээр жижиг мэд харагдагч маш хүчтэй өөрчлөлтүүд нь нарны эрчим хүчийг тасралтгүй бидэнд хүргэж байдаг. Тиймээс бид өдөр бүр дулаан, гэрэлтэй амьдарч чаддаг байх нь байна шүү. Нар бол бидний амьдралыг тэтгэгч хамгийн гайхамшигтай од юм. Нэвтрүүлгийн ивент хэвтэгч сүү, какао, шаржигруу рапли, төгс хослол, набрыз. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч гайхалтай өдрийн эхлэл набрыз. Какао, самар, сүүн кэрэнтэй аманд ороод шаржигсан өрөмцөртэй шоколад. Гайхалтай өдрийн эхлэл набрыз. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч бяцхан урдэ хамгийн чанартай крем 21 baby. Бяцхан үрдээ хамгийн чанартайг нь крем 21 baby. Бяцхан үрдээ хамгийн чанартайг герман чанар крем 21. Крем 21 baby хүүхдийн сүүн шингэн нь 24 цагийн турш чийгшүүлэх үйлчилгээ үзүүлдэг нь эмнэл зүйн судалгаагаар нотлогдсон. Про витамин B5, буйсны тос, ший модны самрын тос агуулсан хүүхдийн эмзэг арьсанд тэжээл өгч, хуурайшхаас хамгаална. Аль биесний борлуулагч Наран Косметикс. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Кари Жуниортай байхад хамгийн хөгжилтэй. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Кари Жуниортай байхад хамгийн хөгжилтэй. Хүүхдүүдээ амьтдынхаа болон дээр эрбэхийний талаар мэдэж авцгаая. Амьтдынхаа болон руу орохоос өмнө амьттай мэдтэй нэвтрүүлгийн ивент тэтгэгч Numbers чимээ. Зүсэд өгөө. Амар гоё. Хатчих амар гоё. Самар амар гоё хатчих шин. Таван дахад сте биш 1 2 3 4 5 тийм ээ. Сүү, какао, шаржигнуур байвал ордог шүү дээ. Тэгээд 5 давхар ордог. Өглөөний цайнд идэх тохиромжтой. Та нар хүүхдүүдээ өглөөний цайндаа идээгүй явчвал зүгнээсээ гаргаж ирээд хичээлдээ хичээлийнхаа давсарлагаанаар идэх боломжтой. Эсвэл гэс гарахаас өмнө гэс набурсаа аваад талмаадаад тэгээд амдаа явжсаа идэж байна. Чи ер нь ирмэхэд дуртай юу? Би дуртай, чи харин дуртай юу? Дуртай. Чи ямар ирмэх харж байсан бэ санаа? Би
шар тэгээд чинэлийн ягаан цэнхэр ихвчлэн цэнхэр шар хоёрыг харчихсан. Чи би юу амар гоё ирэх харчихсан. Тэр юу гэж нийл ягаан тэр бас ингээ доор нь нийл ягаан заяа. Дээр нь цэнхэр өнгөтэй тийм ирэх харчихсан гэж боддоо. Би нэг удаа хөдөө явж агаад мал литер өхөр энэ харж агаад яасан ч нэг морин дээр сушахгүй. Тэгэхээр чи яг өөрөө дахиад явах гэжсэн чинь яг морины толгойн дээр суужсэн юм. Ямар өнгөтэй ирвэ гэж бодчих. Солонгоо. Тийм ирвэхэ байдаг гэж боддоо. Ямар гоё. Би ингээд нэг над ирвэхний талаар ярьсан чинь нэг ирвэхний талаар гардаг бас нэг Google кино санаж байна. Tinkerbell гэдэг нэг Google кино байдаг та. Тэднэр ингээд ирвэхнүүдийн навчиг буддаг шүү. Tinkerbell-ийг би сонсчихсан нэр гүйцэтгэх. Ирвэхээ ингээд олон цэцэн дээр дамжиж аваад тоос шүүсийн хороод цэцэг ургуулдаг. Манайд байгальд олон цэцэг байх тусмаа олон ирвэхнүүд байх юм байна шүү хүүхдүүдээ. Тэгэхээр хүүхдүүдээ та нар бүгдээрээ цэцэг тарьцаагаарай. Одоо хүүхдүүдээ ирвэхэн амьтны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авцгаая. Ирвэхэ бол байгаль дээрх хамгийн үзэсгэлэнтэй өнгөлөг шавжнуудын нэг юм. Та нар хүүхдүүдээ зуны өдөр цэцгэн дээр нисэж нэг цэцгээс нөгөө цэцэг рүү дүүлэн өнгөрөх жижигхэн далавчид амьтдыг харж байсан баг. Тэр бол ирвэхэ. Ирвэхэ дэлхийн бараг бүх твд амьдардаг бөгөөд хамгийн хүйтэн бүс нутгаас бусад газарт түгээмэл тархсан байдаг. Ирвэхэний амьдралын хамгийн сонирхолтой зүйл бол түүний хувирал юм. Ирвэхэ нэг төрхөөрөө төрдөггүй. Харин амьдралынхаа явцад 4 өөр үе шатыг дамждаг. Эхлээд өндөг, дараа нь авгалтай буюу гинж, дараа нь бие хүрээлсэн бүрхүүл дотор байх хүүхэлдэй үе. Эцэст нь бидний хардаг үзэсгэлэнт ирвэхэ болж хувирдаг байна. Энэ процессыг бүрэн хувирал гэж нэрлэдэг. Ирвэхэ өндөгнөөс гараад авгалтай болох үедээ маш их иддэг. Тэд ихэвчлэн навчаар хоололдог бөгөөд энэ үе нь тэдний хамгийн хурдан өсөх үе юм. Харин авгалтай маш богино хугацаанд биеэ хит хитэн удаа гуйжуулж томордог. Энэ үед тэд зөвхөн идэх, өсөх үүрэгтэй байдаг. Дараагийн шат нь хүүхэлдэй үе юм. Энэ үед авгалтай гаднаасаа хөдөлгөөнгүй мэт харагдах боловч дотроо том өөрчлөлт явагдаж байдаг. Биеийн бүтц нь бүрэн өөрчлөгдөж, далавч, антен, өнгөтэй бие гээд бүх зүйл шинээр бий болдог. Энэ үед дуусахад ирвэхэ бүрэн гүйцэд хэлбэрээ олдог байна. Бүрэн боловсрсан ирвэхэ далавчаараа нисэх чадвартай болдог. Тэдний далавч маш нэмгэн боловч олон жижиг судалтай бөгөөд энэ нь нисэхэд тусалдаг байна. Ирвэхэний далавчны өнгө нь жижиг хайрс шиг бүтэцтэй хэсгүүдээс бүрддэг тул гэрэл ойлгож гоёмсог өнгө үүсдэг. Ирвэхэ цэцгийн нектар буюу амтлаг шүүсээр хооллдог. Тэд урт нарийн хоолой шиг эрхтнээ ашиглан цэцгийн гүнээс үр шимийг нь сордог. Ингэхдээ нэг цэцгээс нөгөө цэцэг рүү нисэх үедээ тоос хүртээлт хийдэг. Энэ нь ургамал үр жимс гаргахад чухал үүрэгтэй. Ирвэхэний амьдрал ихэвчлэн богино байдаг. Зарим төрлийн ирвэхэ хэдхэн 7 хоног л амьдардаг бол зарим нь хэдэн сар хүртэл амьдарч чаддаг. Гэхдээ энэ богино хугацаанд тэд байгальд маш их үүргийг гүйцэтгэдэг байна. Ирвэхэн нарны гэрэл дулаанд их дуртай. Тэд ихэвчлэн дулаан өдөр идэвхтэй нисэж хүйтэн үед хөдөлгөөн багасдаг. Мөн ирвэхи өөр өнгө хэлбэртэй байдаг. Зарим нь тод өнгөтэй байхад зарим нь навч шиг өнгөлөг далдлагтай байдаг. Энэ нь тэднийг махчин амьтдаас хамгаалахад тусалдаг. Ирвэхиний антен буюу жижиг ивэр нь тэдний үнэрлэх чиг баримжаа авахд чухал үүрэгтэй. Тэд цэцгийн үнэрийг холоос мэдэрч чаддаг бөгөөд хоол олохдоо үнэхээр сайн. Байгаль дээр ирвэхэ байх нь маш чухал. Тэд ургамлын үржлийг дэмжиж цэцэгсийг үр жимс гаргахад тусалдаг. Хэрвээ ирвэхэ болон бусад тоос хүртээгч шавж байхгүй болчих юм бол олон төрлийн ургамал устдаж байгаль тэнцвэрээ алдах аюултай.
Ингээд бодох юм бол хүүхдүүдээ ирвэхэ бол зөвхөн үзэсгэлэнтэй шавж биш, харин байгаль дээр амьдрал үргэлжлэхэд тусалдаг чухал холбоос юм байна. Тэдний богино амьдралч гэсэн дэлхийн байгальд асар их үн цэнтэй хувь нэмрээ оруулдаг. Зарим төрлийн ирвэхэ хоол зайд нүүдэлдэг нь үнэхээр гайхамшигтай. Жишээлх юм бол зарим ирвэхэ улирлын дулаан хүйтнээс шалтгаалan хэдэн мянган километр нисэж шинэ газар очдог байна. Тэд нарны байрлал дэлхийн соронзон орныг ашиглан замаа олдог гэж эрдэмтэд үздэг. Мөн ирвэхэ байгаль орчны өөрчлөлтөд мэдрэмтгий тул тэдний тоо багасвал тухайн газрын экосистемд асуудал гарч байгааг илтгэдэг. Хүмүүс цэцэг тарьж химийн бодис багасгаснаар ирвэхийг хамгаалж чадна. Ингэснээр байгаль илүү өнгөлөг, амьд хэвээр үлдэн шүү хүүхдүүдээ. Нэвтрүүлгийн ивент итгэгч Гялалзах мөч бүрт Мартинелла. Нэвтрүүлгийн ивент итгэгч онцгой бай, бүтээлч бай. Авнер брэнд. Дахиад нэвтрүүлэгтээ маань хамт байгаа үзэгч хүүхдүүдтэй баярлалаа. Одоо хүүхдүүдээ Kids Devs булуурунгаа орцгоё. Хүүхдүүдээ хамт байгаад баярлалаа. Таны дуртай Nobers бичээ маань 5 давхар бөгөөд давхар бүрдээ өөр амттай. Орцонд нь зөөлөн сүн крем, шаржигнуу вафл, шарсан самарны крем. Эдгээр нь бүгд нийлээд онцгой мэдрэмжийг төрүүлдэг. Хүүхдүүдээ Nobers хазаад аз жаргалыг мэдрүүлнэ. Үзэгч хүүхдүүдтэй Nobers бичээнээ танилцуулъя. Nobers бичээнд самар, сүү, какао, шаржигнуур вафл орсон байгаа. Хүүхдүүд та бүхэн өглөө идэхэд тохиромжтой. Хэрвээ хүүхдүүд та нар хичээлдээ явахдаа юу ч идээгүй явбал Nobers бичээнээ аваад цүнхэндээ хийгээд яваад хичээлийнхаа завсарлагаанаар идэх тохиромжтой. Мэдээж амттай мэдсэн юм чинь заавал шүдээгээрээ угаагаараа хүүхдүүдээ ингээд хүүхдүүдээ Nobers бичээнийхаа илүү дэлгэрэнгүй мэдээллийг үздэгэ. Тус компани нь чанар аюулгүй байдлыг эрхэмлдэг бөгөөд олон улсын хүнсний чанарын дагуу үйлдвэрлэл явуулдаг. Иймээс Nobers нь хүүхэд залуус насанд хүрэхчидгээд бүх насныханд тохирсон түгээмэл сонголт болдог. Энэхүү бүтээгдэхүүн нь авч явахад хялбар, нэг бүрчлэн савлагдсан тул өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой. Амт нь хэд чихэрлэг биш, самрын тослог амттай хосолдог нь онцлог давуу талтай. Мөн богино хугацаанд үл дарах чадвартай тул завгүй өдрийн үед тохиромжтой зууш болдог. Европын олон оронд өргөн хэрэглэгддэг бөгөөд дэлхийд даяар алдартай брендing нэгт тооцогдож байна. Nobers нь зөвхөн амттан биш, өдөр тутмын эрч хүч нөхөх жижиг завсарлаг гэж хэлж болно. Иймээс олон хүн үүнийг ажлын ширээ, сургуулийн цүнх, аяллаа хэрэгсэлтэй байнгын авч явдаг. Гайхалтай өдрийн эхлэл Nobers. Дараагийн мэдээ Герман улсын 50 жилийн түүхтэй Крем 21 брендing Нера хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг үзэгч хүүхдүүдтэй танилцуулна. Тодорхойлбол нулимс асруулгүй шампунь, 24 цагийн турш чийгшүүлэх сүүн шингэн, тос болон живх арчилгааны тос юм. Kids Devs-тэй хамт байгаа үзэгч хүүхдүүдтэй баярлалаа. Одоо Крем 21 baby шампунь нь хүүхдийн нулимсыг гойжуулахгүй Герман улсад үйлдвэрлэгдсэн хүүхдийн толгооноос хөл хүртэл усанд орохдоо таатай мэдрэмж төрүүлдэг. Хүүхдийн нүдийг хорсохгүй, нулимсыг гойжлохгүй гэдгээрээ эрдэмтдийн судалгаагаар нотлогдсон. Ингээд Крем 21 baby шампунийхаа илүү дэлгэрэнгүй мэдээллийг үргэлжлүүлэн үздэгэ. Мөн
Харин Крем 21 брендийн Nera хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь таны хүүхдэд хамгийн сайн витаминыг өгөх болно. Тодорхойлбол Крем 21 Baby хүүхдийн сүүн шингэн нь 24 цагийн турш чигшүүлэх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд провитамин B5, буйлсийн тос, ший цэцгийн тос агуулсан. Хүүхдийн эмзэг арьсанд тижэл өгч хуурайшгаас хамгаалдаг. Харин Крем 21 Baby Tender Touch хүүхдийн тос нь 24 цагийн турш чигшүүлэх үйлчилгээ үзүүлдэг, мөн л провитамин B5, Е витаминаар баяжуулсан бөгөөд ший цэцгийн тосоор хийгдсэн. Хүүхдийн эмзэг арьсанд тижэл өгч хуурайшгаас хамгаална. Крем 21 Baby Tender Touch живх арчилгааны тос. Энэхүү тос нь мөн л 24 цагийн турш чигшүүлдэг, хүүхдийн арьсыг цочрол өрөвсгөөс хамгаална. Энэ нь витамин B5, зүгийн балны лав, буйлсний тосоор баялаг бөгөөд давхар үйлчилгээтэй тижэл хамгаалтын давхарга үүсгэдэг. Нэвтрүүлгийн ивент итгэгч гайхалтай өдрийн эхлэл Nopres. Бяцхан үрдээ хамгийн чанартайг нь Крем 21 Baby. Нэвтрүүлгийн ивент итгэгч чи хинч байж болно Barbie. Нэвтрүүлгийн ивент итгэгч хүүхэд бидний ирээдүй OS Kids брэнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч гялалзах мөч бүрд Martinella. Нэвтрүүлгийн ивент итгэгч онцгой бай, бүтээлч бай Avner брэнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч Carrie Junior-тэй байхад хамгийн хөвжөлтэй